Hi. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа энэ эдийг unboxing юу вэ гэвэл би шинээр iPad Pro, Apple Pencil-тэй хамт авсан байхгүй юу. Тэгээд Amazon-оос бас хэдийн захиалсан бүгдээрээ хамтдаа unboxing хийцгээе. iPad-наас эхлээд задлцгаая. iPad Pro дээрх энэ одоо дэлгэцэн дээр хин зураг байна шүү дээ. Энэ зүгээр нэг random зураг биш. Энэ хайрцаган дээр нэг үг байгаа. Ямар үг вэ тагаарай? Тиймээ энэ бол iPad Pro-гийн PRO Pro гэж бичсэн байгаа. Тэсээ тэр жоохон задлцгаая. Нэг юм. Вау. Онцгой үү? iPad Pro 11 инчийнх. Тэгээд энэ оны шинэ загвар нь болохоор M5 чиптэй юм байл. Тэгээд ийм харан өнөөс нь авсан байгаа. За юу ч гэсэн өгүүлжүүлээ. Хихи. Юу ч гэсэн юу ч гэсэн гүйцэд задлаад дуусах чи. Цэнэглэгч нь байна. Энэ айгуу гоё. Хар USB байна. Надад байдаг утасны цагаан USB маань айгүй урд халтар болсон байхгүй. Тэгээд энэ хар болохоор айгүй таалагдчихэв чинь. Шин байгаа дээр нь шууд кейс хийчээ. Энэ болохоор ийм хүүрхэн харагдчихэв нөө. За iPad-ны хувьд бол ийм байна. Энэ болохоор Apple Pencil Pro. Таран. Тэгээд шууд авах юм уу? Тэгээд яах юм? Ямар гоё цэвэрхэн юм бэ те? Ямар гоё цэвэрхэн юм бэ гэсэн чинь унаглаа. Яар өөрхий. Би одоо iPad, Apple Pencil хоёрынхоо дэтэлүүдийг та нарт харуулъя. Хамгийн түрүүнд iPad-н дээр маань та нарт харагдах нь энэ ингээд бичсэн байгаа. T зүрх U гэд тэгээд доор нь мууртай. Тэгээд Apple Pencil дээр болохоор бас өөрхөн муурны эможитэй та нарт харагдчихэв нөө. Яар өөрхөн анстыг. Яна би бүр түрүүнээс хойш хайрны яриг унгааж байна. Нүл тоос. Одоо хамтдаа асаацгаая. Асаж байна. Oh my god. Wow. За бигас Wi-Fi-тай холбочоод Wi-Fi холбочоод ирлээ. Шууд код хийж юугүй. Тухтаас сууж байгаа л iCloud Apple account энтрээ холбоё доо. Одоо хэдүүл Amazon-оос ирсэн юмудаа задлаа. Энэ хоёр ингээд хитэмнүүд авсан байна. За юу ч гэсэн хамгийн түрүүнд iPad-ны кейсийг хараад. Энэ ямар сони хүн задлсан юм шиг урагдсан байх юм. Харагдчихэв. Тэр амар сони QR-ийн код энтер амар халцарч. жоохон.
жоохон сонирхол. iPad-ний маань кейс ийм байна. Amazon дээрээс харж байгаа л нэг цэвэрхэн харагдсан кейс авсан байхгүй юу? Яг уу бас хөөрхөн энэ кейсэндээ 1 жилийн баталгаа өгч л байгаа юм байна. За iPad-а кейсэндээ хийцгээе. Шууд соронзоор ингээл хажууд нь Apple Pencil-ийг хийгээд тэгээд хаагдаад давхар Apple Pencil-ийг бас ингээд тогтоохоор ийм хаалттай хөрхөн цэвэрхэн л дайжгүй бусад гэрнүүдэд ер нь ийм 4 өнцгийг нь хамгаалах юм байгаагүй байхгүй. Тэгээд би чи юм их унгаадаг хүн, ачиг их юм унгаадаг хүнд бол аль болох сайн хамгаалттай зүгээр гэж бодоод тэгэл хойш нь харуулаад хөрхөн ингэж юм уу тогтоогоол болох юм байна. Бейсбол дайжгүй тэгээд ийм шилэн наалт авсан. iPad-ны шилэн наалт ер нь бол үндсэндээ 2 төрөл байд юм шиг байлээ. Нэг бол яг кино үзэх зориулттаар тийм HD шилэн наалт. Эсвэл яг iPad-н дээрээ зурах тохиргоодоо тийм жоохон зуралттай шилэн наалт гэж тиймэрхүү 2 төрөл байдаг гэж би ойлгосон. ChatGPT маань надад тэгэж хэлсэн. Тэгээ би болохоор нэг тэгж зурж мурахгүй болохоор кино үзэх зориулттайгаар ийм HD шилэн наалтыг авсан. Apple Pencil-тэй бас ийм хөөрхөн гэр авсан байхгүй юу? Вау. Зя нэг иймэрхүү. Дотроо ийм хар яга 2 өнгөтэй ийм силикон кейс. Тэгээд ийшээгээ шууд шургуулж хийгээл боломжтой байна. Алаханы. Тэгээд би кейсээ зүгээр цэвэрхэн хар өнгө захиалсан болохоор ядаж Apple Pencil-ийг жуултгаа тийм жоохон эмхтээлийг ягаан болох гэд энийг авсан байхгүй. Тэгээ яг юм ягаан силикон гэр хайжсэн чи ингээд хартайгаа хамт ийм хоёроо байсан болохоор тэгээд иймэрхүү ер нь ягаан цайвар юмнууд ч амархан алтардчихдээ штэ. Тийм болохоор бас юуны магаад те дахиад нэг байвал зүгээр гэж бодоод ийм хартайг нь ийм 2 ширхэгтэйг нь авцсан. Ийм гэр хийчихээр миний муур ингээд шууд далд орчих юм байна. Гэхдээ яг бүр дараа нь ёо юм амар хүч шаардж байна. Во ингээд гоё зурагтахааргүй аюу цэвэрхэн болчлоо. Кейс тэгэж гисэн iPad-н дээрээ наалтнаал гисэн үзье. Наалтж байгаа мó чи? Үе наалтж байгаа мó? Наалтж шүү дээ. Яг уу ингээд харахад ингээд бүх юм маань харж гисэн. Ингээд хөрхөө ягаа өнгөтэй тийм baby pink энэ өнгө маань таслахдахгүй байгаа гэвэл зүгээр энэ хар гэрийг нь хийж чана. Apple Pencil-ний юм гэрнэнд айгүй хөрхөн олон төрөл юм байлээ. Яг тийм үзэг шиг даардаг төрөл эсвэл бүр яг харандаа шиг харагддаг ер нь гээд амар олон төрөл юм байлээ. Эхний ээлжинд юу ч гэсэн хитрхи бас барихад бүдүүн болчих магадгүйгээд иймэрхүү нэмгэн энгийн кейсийг нь авсан. Нэг иймэрхүү. Камерныхын шилэн наалт авах дутуу байгаа. Зузаан шилэн наалт хийж бол бас гэртээгээ таарахгүй байж магадгүй болохоор дараа нь авъя гэд аваагүй байхгүй юу. Ингээд ер нь бол iPad-тай бол бүгдэлтэй юмнуудаа бол бүгднийг задлаад дууссан. Тэгээ би яг хөө зүгээр 1500-аас юм захиалж байгаа дээргээд өөрийнхөө утасныхаа шилэн наалт болон камерныхын шилэн наалтыг захиалсан байхгүй юу. Миний утасны шилэн наалт ингээ хагарсан байхгүй юу. Би эхлээд энэ талыг нь унгаагаад хагалцсан. Дараа нь тэгээ дахиад унгаагаад энэ талаа хагалцсан байлээ. Oh my god. Цаатлах өөрийнх нь дэлгэцэн хавраагүй байх гэж найдаа юу. Зүгээр бидтэй те бариад одоо ганцхан жил болж байгаа. Хавраагүй бидтэй те. За гайгүй юм шиг байна. Та нар ингэж шилэн наалтаа солих болгондоо хуучин шилэн наалтыг нь хагалдаг уу? Гоё те. Би бол дандаа хуучин шилэн наалтыг нь хагалж хайдаг шин. Нэг гоё кафтэй. Шин шилэн наалт маань болохоор им гэртээгээ энэ шууд тааруулдаг им гэртээгээ ирнэ. Энэ гэрээ шууд утасныхаа гадна ингэж тавьж байгаа л дээрээс нь шилэн наалтыг ингээл яг ингэ тааруулаад авахд ерөөсөө
Далийг наагдахгүй айгүй гоё цэвэрхэн наалтна. Дотроо хүрхэн 2 шилэн наалттай ирсэн байна. Шилэн наалтаа наахаас өмнө утасныхаа дэлгэцийг арчих алчууртайгаа спирттэй хөтөн салфетактайгаа тэд дэлгэцэн дээр үс наалтсан байвал тэрийг авах бас юм стикертэйгээ камерны шилэн наалт ирсэн. Гэтэ би ингээд ийм шилэн наалтанд ер нь жоохон дургу. Тэгээд энийг би шилэн наалттай ирнэ гэдэг мэдчихсэн ч гэсэн яг нөгөө миний дургу төрлийн шилэн наалт байсан болохоор би яг тусдан дахиад шилэн наалт захиалсан байхгүй юу? Бөөрийнхний нүдэнд тустай юм шилэн наалт. Ийм камерын зориулсан тустай бөөргий дээрх ахгүй. Ганц ширхэгтэй ийм шилэн наалт наачаар яг спичиг хасаагаад зураг бичлэг хийх үед ер нь бол камеранд амар нөлөөлөд идэг ахгүй юу? Тийм болохоор би энэнд жоохон дургу. Энэ болохоор тустай яг ингээд тэгээд энэ болохоор тустай болохоор нэг бүрчлээ ингээ хийчихдэг. Энэ дайжгүй боловч ер нь л би камерны шилэн наалтанд жоохон дургу. Угаасаа камерны шилэн наалттай үед, шилэн наалт байхгүй үед зураг бичлэг авах угаас амар ялгаатай байдаг. Ялангуяа тийм орой тийм гэрэлтүүлэг энтрийн зураг бичлэг авахд бүр айгүй ялгаатай байдаг аахгүй юу? Гэрэл рүү ч юм уу сар руу ингээд бичлэг зургийг хийхээр сар 2-3 болж харагддаг. Гэтэ яг би нөгөө нүдэн дээр маань хүн ингээд утасныхаа камерыг харгалж байхыг харж исэн болохоор яалтчгүй шилэн наалт юу нь бол хэрэгтэй байдаг. Нэрээ iPad-а жоохон магтчихгүй би. iPad маань болохоор яг энэ жил шинээр гарсан iPad Pro M5 чиптэй ер нь бол 2025 оны шинэ загвар нахгүй юу. Тэгээд 2024 оны iPad Pro нь болохоор зэрэг M4 чиптэй байсан. iPhone 17 нийлдэснийхэн дараа нь ингээд iPad-ийн M5 чиптэй нь та нарт энэ харагдаж байна уу? iPad-ыг ортолонгод миний царайг гэрэлтэй тах юм. Ёй. Энэ iPad зүгээр намайг дотроос минь гаднаас үнд гэрэлтүүлж байна. Тэгээд түрүү жил 2024 оны iPad Pro нь болохоор зэрэг M4 чиптэй байсан бол энэ жил M5 чип болж дэвшсэн. Тэгэхээр ChatGPT-гээс M5-ын давуу талыг жоохон уншиж өгье заяа. M5 нь болохоор өмнөх M4 загвараасаа AI graphic болон spoon сайн гинэ. Ер нь бол AI дүрс үүсгэх эсвэл 3D рендинг энтертэй илүү хурдан болсон юм байна. Тэгээд санах ойлгуу дамжуулах хүчин чадал нэмэгдсэн гэж илүү олон аппликейшн зэрэг ажилуулах чадвартай болсон. Тэгээд Spoon-тэй холбогдолтой зүйлүүдийг бахан бичсэн байна. 3D дээр ингээд сүүтрийн эффект энтер гэж бичигдсэн байна. Хурдан хадгалах, өгөгдлийг дамжуулах хүчин чадал нэмэгдсэн юм байна. Санах ойд бичих унших хурд өмнөхөөс сайжирсан гэж байна. Тэгэд Wi-Fi 7 болон Bluetooth 6 зэрэг сүлжээний шинэ стандартыг дэмжиж байна. Wi-Fi 7 Bluetooth 6 нь юу юм болоо? Яг мэрэгжлийн хүмүүс яг ингээд видео засвар, график дизайн, 3D аппликейшн ингээд том файлтай ажилладаг мэрэгжлийн хүмүүс ер нь бол айгүй дэмжлэгтэй ер нь бол шинэ дэвшилт болсон юм байна. Тэгээд өмнөх жилийн iPad Pro-ноос дэлгэц болон одоо хэмжээ дизайны хувьд огт өөрчлөгдөөгүй болохоор өмнөх жилийнх нь кейс нь ч гэсэн ер нь бол таарна гэж байна. Ер нь бол энгийн яг хэрэглэгчдэд болохоор зэрэг M4, M5-ын тэгэж ялгаа нэг сайн мэддэхгүй юм байна. Яг ингээд мэрэгжлийн лаглаг хүмүүс яг мэрэгжлийн бүтээлч хаажал хийдэг графиктэй холбогдолтой тий засвар олон аппликейшн ашигладаг ч юм уу видео эдитэлдэг 3D янз бүрийн зүйл дээр ажилладаг хүмүүст болохоор зэрэг яг гоё юм байна л та. Тэгэд ингэнэ зөвхөн цахим ном унших, зүгээр видео үзэх, офисын ажиллагаа зэрэг энгийн үйл ажиллагаанд болохоор зэрэг зүгээр өмнөх M4 юм уу бараг M3-ч танд хангалттай байна гэж байна. За бичлэгээ ингээд дуусгая. Би галс Apple account-тай холбоод iPad-аар оролдохоор байна. Би багада нөгөө iPad Kid гэж ярьдэн штэ. Би яг тийм хүүхдээсэн байхгүй юу? Манай iPad нэр амар их тоглоом байдаг гэсэн. Тэгэл би дүүтэйгээ булаацлаа. Тэг хамт тоглол юу нь бол iPad-аас салдгүй хүүхд байсан. Тэгэхээр би буцаад iPad Kid боллоо. Одоо бол iPad-наас салахгүй. За баяртай. Happy